95% эрсдэлтэй хуралдсан тус хурлаар мэдээлэл солилцох 3, шийдвэр гаргах 2 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал COVID-19, сар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал, Улаанбаатар хотоос ирэх иргэдийн бүртгэл, татан авах ажлыг зохион байгуулах, ажлын талаар хэлэлцэж, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай бүлэг, хяналттай авах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталлаа. Баруун Мөсийн Төв Ховд аймгийн онцгой байдлын газрын дарга Алтан Бадралтын хийсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийтдээ 745 иргэн Ховд аймаг руу ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээрээс 320 иргэнийг нэгдсэн журмаар PCR-ын шинжилгээнд хамруулж бүгд сөрөг гарчээ. Эхний ээлжийн дэдгээр иргэдийг өнөөдөр 8 автобусанд хойрлон Улаанбаатар хотоос гаргаж байна. Үлдсэн иргэдийг мөн нэгдсэн журмаар шинжилгээнд хамруулж тээвэрлэх асуудлыг дараагийн ээлжинд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Ховд аймаг руу ирэх хүсэлтэй иргэдийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байна. Юутаач ирж буй иргэдээ хүлээн авахар мэргэжлийн байгууллагууд чигүүргийнхээ дагуу бэлтгэлээ бэлэн байдлаа хангасан гэлээ. Үүнтэй холбогдуулан онцгой комиссийн хурлаар эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан шуурхай бүлэг байгууллаа. Энэ сар шөнийн баяраас өмнө бас одоо иргэдээ татах ажлыг зохион байгуулахгүй бол мэдээж одоо сар шин дөхөнгүүд одоо ээж аавдаа зоолгоно очно гэсэн хүмүүсийн одоо хандлага нэмэгдэх шинжтэй байна. Ийм учраас яг суурин энэ Ховд аймагт ажиллаж амьдардаг энэ хүмүүсээ бол бид нар татаж авах ажлыг хоёр дахь удаага зохион байгуулах гэж байна. Татаж авах болсон үндсэн шалтгаан юу вэ гэхээр иргэдээс одоо наашаа ирэх энэ асуудал дээр хулгайгаар одоо гарах PCR шинжилгээгүй зорчих мэдээж хуурамч бичих баримт бүрдүүлэх бүр цаашлах юм бол одоо хулгаан замаар одоо зорчих энэ асуудлууд нь нэгдүгээр одоо өөрсдийн эрсдэлд оруулах зогсохгүй, хоёрдугаар аймгийн ард иргэдийг бас эрсдэлд оруулах ийм ноцтой аюул занал бас байгаад байна. Ийм учраас энэ асуудлуудыг нэг мөр одоо иргэддээ бас боломж олгох замаар асуудлыг шийдвэрлэх ийм үүднээс одоо энэ ажлыг зохион байгуулж байна. 19-с 23-ны хооронд бид нэр бүртгэл судалгаагаа авч зохион байгууллаа. Нийт аймгийн шуурхай штабт бүртгүүлсэн одоо иргэдийн тоо бол 689 байна гэсэн юм тооцоо гарч байна. Дээрээс нь нэмээд хууль сахиулах дээд сургууль, цагдаагийн актем, хөлийн цэргийн дээд сургууль гэсэн энэ сургуулиудад суралцж байгаа сонсогчид нийтдээ 56 оюутан бас орон нутг руу ирье гэсэн хүсэлт. Ингээд бүгд нийлээд үндсэндээ 745 иргэн Ховд аймаг руу ирэх ийм хүсэл зориг илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар үндсэндээ 8 автобус буюу 320 иргэнийг одоо татаж авах ажлыг зохион байгуулахаар сая шийдвэрлэлээ. 12 дугаар сургууль дээр Ховд аймаг руу одоо зорчих иргэдийг энэ хагас бүтэн сайд одоо нэгдсэн шугамар PCR шинжилгээ авч 320 иргэнээ маань сорж шинжилгээ одоо сөрөг гарсан учраас энэ 320 иргэнээ өнөөдөр бол 8 автобусаар татаж авахар бид нэр зэхэж асуудлыг шийдвэрлэлээ. Маргааш бол саяны миний хэлсэн 56 сонсогчдоор орон нутгийн зарим иргэдийг нэмээд 2 автобусаар бол үндсэндээ 80 хүнийг татаж авнаа. Үүнтэй холбогдуулж энэ эрсдлээ сэргийлэх зорилгоор даруйсмын постыг хүчтгэж за оронтой ажиллах хүн хүчийг бол одоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэж ажлын хэсгийг аймгийн онцгой комиссийн даргын одоо тушаалаар сая баталлаа. Ийм учраас ажлын хэсэг бол энэ дээр одоо нэг хариуцлагатай ажиллах ёстой. Энэ асуудал дээр манай иргэд ялангуяа одоо нааша эрхийг зорсон иргэдээ бас аймаг орон нутаг аймгийн онцгой комисс боломж гаргаж татаж авч байгаа учраас нэгэнт ирсэн хойноо бол иргэний үүргээ гүйцэтгэж энэ гэрийн хорионд байх хугацаагаа бүрэн дүүрэн одоо дуустал гадагшаа гарахгүй байх, хүнтэй харилцахгүй байх, энэ халдвар хамгааллынхаа энэ дэглэмийг барих энэ ажил дээр манай иргэд одоо онцгой анхаарч ажиллаж байна. Түүнтэй холбогдуулаад бид эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт одоо иргэд аймгийн хэмжээний одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, пүүс компаниуд нийт аж ахуй нэгж байгууллагуудад тухайн одоо байгууллагад ажилтдаг иргэний яг хамт амьдардаг гэр бүлийн хүн нь одоо Улаанбаатар хотоос ирсэн тохиолдолд тухайн иргэнийг цахимаар ажил үргээ гүйцэтгэх мэдээж цахимаар ажил үргээ гүйцэтгэсэн тэр хугацаанд нь гамшигын хуулийн дагуу бас цалин пүнлүүг нь одоо тогтвортой олгох энэ шийдвэрийг бол аймгийн онцгой комисс гаргалаа.
Мөн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхөд хамт олноороо агаар салхинд гарах үедээ хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хэнийг нэ чарга болон запас дугуйн дээр суулган автомашинаар чирж, улмаар эрүүл мэндийг нь хохирох эрсдэлтэй асуудал гаргаж байгаа учраас аймгийн онцгой комиссийн гишүүдээр ахлуулсан хяналт эргүүлэх ажлын хэсэг байгууллаа. Мөн боловсрол шинжилгээ ухааны яамнаас гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу 1, 2 дугаар анги, 6-аас 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэрийг гаргалаа. Амралтын өдрүүдэд ялангуяа одоо ах дүүсээрээ одоо найз нөхдөөрөө нийлж салхинд гарах асуудал бас байна. Салхинд гарахдаа хүүхдээ одоо бага насны хүүхдийг чаргаар одоо чирэх, автомашинаар одоо чарган дээр суулгаж одоо чирэх, запас дугуйн дээр суулгаж чирэх, мөн одоо автомашинаар мөсөн дээр одоо дрифт хийх зэрэг одоо бас зохисгоо зүйлүүдийг гаргаж байна. Энэ бол хөдөлгөөний аюулгүй байдлын Монгол Улсад өөрчилж байгаа дүрм журмыг бас зөрчиж байна. Үүнтэй холбогдуулж одоо олон аваар бас гарсан байна. Мөн энэ гол мөрний ус одоо энэ жил бас дулаахан байгаатай холбогдуулаад мөсөнд одоо машин живсэн асуудал гарлаа. Өнгөрсөн 7 хоногт аймгийн онцгой комиссоос 3 метрийн гүнд живсэн автомашиныг одоо аврах үйл ажиллагааг зохион байгууллаа. Ийм учраас энэ харуус нуур буян голын чиглэлд бол энэ иргэдийн одоо салхинд гарах үйл ажиллагаанд хяналт тавих, анхаарал болгоомжийг одоо сануулах ийм одоо хариуцлагатай жижигрүүдийг аймгийн онцгой комиссийн гишүүдээр ахлуулж одоо хуурийг баталж гаргалаа. Ийм учраас нийт иргэд маань салхинд гарахтаа одоо зөв боловсон одоо хөдөлгөөний дүрм журмыг бас хангаж ажиллахыг бид бол бас сануулж байна. Түүнчлэн ерхий боловсролын дунд сургуулиуд энэ давтлагыг өгөхдөө сайдын баталсан одоо дүрм журм мэдээж улсын онцгой комиссоос өгч байгаа үүрэг даалгаврыг одоо үүрэг чиглэл болгож хариуцлагатай ажиллахыг бас хүсэж байна. Ялангуяа одоо сүүлийн өнгөрсөн жил энэ жилийн хувьд бол 2 жил дараалал ковидтэй холбоотой хичээл сургалт олон хоногор тасарч байгаатай холбогдуулаад анхлан одоо хичээл номд шамдаж суралцж байгаа 1, 2 дугаар ангийн сурагчид маань одоо сургалгаар хоцрох асуудал нэлээд одоо хөндлөнгийн үнэлгээгээр тогтоогдсон байна. Ийм учраас энэ асуудлууд дээр мэдээж хариуцлагатай хандъя. 2 дугаарт амьдралынхаа асуудлыг одоо шийдвэрлэх гэж байгаа 12 жил одоо хичээл номд суралцаж энэ одоо ихтэй сургуульд элсэж ордог энэ төгсөх ангийн сурагчдайгаа хичээл давтлах, ялангуяа ерөнхий шалгалтад бэлтгэх энэ үйл явцыг бас одоо сайжруулахтай холбоотой шийдвэрийг гаргалаа. COVID-19 дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа ийм цаг үед аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь иргэд ухамсартай байж эрсдэлтэй хүнд нөхцөлд ажил үргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдынхаа ажлыг хүндэтгэх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх, аймгаа эрүүл бус байлгахад анхаарах нь юу юунаас чухал байна.